Сайн мэцхан уу. За өнөөдөр хэдүүлээс Surface яаж зурх юм бэ? Тэгээ Surface ашиглаад за үйлдэлүүдийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг сурч авъя. За энэ тэгэхээр ер нь бол нэг тодорхой зузаангүй тийм нэмгэн одоо гадрах зурж байгаа гэж ойлгоно. За тэгэхээр энэ дээр хийгдэх түгээмэл үйлдэлүүдийг хэдүүлээ хамтдаа гүйцэтгэж сурья. За тэгэхээр бүгдээрээ эхлээд за энэ left талаас нь хараад ч юм уу тийм нэг шугам зуръя. За тэгэхээр энэ яг юу үсэх гэдэг юм бэ гэхээр хэдүүлээ network юу энэ бол нөгөө юм зүү тогтолтой бус одоо ийм гадаргуу үсгэхэд ашигладаг байгаа. За энэ бусд нь бол энэ loft sweep extrude revolve гэдэг бол бидний өмнө одоо solid bit үсгэхдээ ашиглаж ирсэн яг түүнтэйг адилхан ашигладаг. Харин гадрах хэсэг нь буюу халсан хэсэг нь л үүснэ гэж ойлгоо. За планаар бол ер нь бол энэ хавтгай гадраг тий хавтгай гадраг үүсэх зориулагдсан байна. За тэгэхээр хэдүүлээ network-ийг ашиглаад энэ зүү тогтолтой бус гадраг үүсгэе гэж бодъё л доо. За тэгэх юм бол яах вэ гэдэг асуудал юм тий. За тэгэхээр бүгд зурах хавтгайгаа left талаас нь харна гэдэг ингээд сольчих. SP line байгуулъя. За нэг дурын тий ямар ч хэвлээ. За одоо бүгдээ харъя. За нэг иймэрхүү SP line үүсчлээ. За энийг цаашаа нь ингэж хэвлээ. Copy дээ. За хэдийн зайтай чинь тий хамаагүй. Тэгэхээр copy чинь. За тэгэд энийхээ хэлбэрийг ингэж өөрчлөлт өгч болно. Энийний дагуу ерөнхийдөө ингэж одоо бидний үүсэх гэдэг байгаа. Зүү тогтолгүй тийм гадаргуу үүснэ гэж үзэх гэдэг байхгүй. За тэгээд мөн хэдүүлээ дахиад SP line ч юм үүсгээд дахиад ерөнхийдөө энэний дагуу ямар каркасан ямар зүйл үүсэх гэдэг юм бэ гэдэгтэй энд хэдүүлээ одоо ерөнхий рамыг босгож өгөх гэсэн байхгүй. За тэгэл ямар чиглэлд ямар байх юм те тэрийг хавж байгаа. Түлээ босгож өгнө гэсэн үг. За хэдүүлээ энийг хөдөлгөөд үзье. За нэг иймэрхүү те иймэрхүү рамаар босгож байгаа гэж бодъё. За тэгэхээр хэдүүлээ surface хэсгээсээ network гэдгийг сонгоод за эхлээд яг нэг чиглэлд байгаа одоо шугамудаа сонгоод өгчнө. За дараа нь одоо каркасыг маань үүсгэх нөгөө чиглэлд байгаа шугамудаа сонгоод өгчнө. Одоо ингэ харж штеп. Тэгэхээр чи одоо ингэ яг л бидний одоо үүсгэхийг зорьсон нөгөө нэг гадаргуу чинь үүсчихэж байгаа зү тий. За энэ бол ерөөсөө network гэж үзнэ. За зүү тогтолтой бус гадаргуу үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл хэдүүлээ нэг юм rectangle үүсгэе тий. За ингээд дээрээс хараад rectangle үүсгэл. За энэ rectangle-ийг хэдүүлээ одоо хаач байсан болно юм тийм ээ. За тэгвэл энэ rectangle-ийг хэдүүлээ одоо планаар болгож хувиргая тий. За планаар болгож хувиргая. За энэ хараа энэнийг сонгож байгаа планаар гэдэг ингээд шууд сонгоцсон ч болно. Эсвэл планараа авч аваад обжектоо сонгосон ч болно шүү. За энэ гэхээр ийм нөө хавтгай гадар босчаад харж байна тий. За ийм маягаар хэдүүл ингээд ийм гадруудыг үүсгэж болж байна. За тэгээд хэдүүлээ энэ дээр одоо хэдүүлээ хийгдэх тодорхой хэдэн үйлдэлүүдийг одоо харъя л та. За энийг за хэдүүлээ энэ тодорхой хэдэн үйлдэлүүдийг хийж үзье энэ дээр тий. За энэ extrude одоо loft зэрэг нь бүгдээр яг ашиглагдаад явцсан учраас бас тэрийг ярих гад явах уу. За бүгдээрээ энэ дээр offset хийж үзье. За offset хийхин тулд за мэдээж offset гэдэг командаа сонгоод за surfaces сонгоод өгчнө. Offset хийх гэдэг surfaces сонгоод за
энэ төр дараад тий энд ингэж штэ. Одоо суман дээшээ чиглэлсэн байгаа. За энэ хараа чиглэлийг ингээ өөрчилж өгч болно. Тийм үү? Доошоо чиглэлтэй. Зэсэл хоёр тал руугаа чиглэлтэй ч гэдэг юм тий. Ингээд өгч болно. За тэгвэл хоёр тишиний чиглэлд одоо хэдийн зайтай surface өгдөж болох вэ гэх тий. Энд одоо зайгаа өгнө гэсэн. Хэдийн зайтайгаар одоо нэгсэндээ offset одоо parallel-аар олшруулах вэ гэдэг асуудал явж байгаа. За тэгэхээр бүгдээрээ одоо юу гэдгийг за нэг 5-ын зайтай байна гэдэг өгчилт тийм 5-ын зайтай surface энэ гадруу чинь ингээд 5-ын зайтай яг ингээд олчирч байгаа шүү дээ тийм за ингэж өгч болж байна. За тэгвэл offset чи ингэж хэрэглэгдэх юм биш. Одоо тэгвэл энэ blend-ийг ашиглаж үзье. За blend яаж ашиглагдах вэ гэхээр энэ хараа энэ гадаргуугийн эренгүүдийг ингээд нийлүүлэхээр эдгээр чинь ингээд битүүр нь энийг сонгоод тийм энд дараа за second гэдгийг сонгоод өгье. Энтер. За ингээд үргэлжлүүлэх юм уу гэж асууж байна тийм. За ингээд дуусгач. Одоо хардаа. Энд ингээд битүүрч маа тийм. Энэний үүрэг нь ерөөсөө энэ. За тэгэхээр та нар ингээд бүгднийг ингээд битүүлж интерес болох юм шүү дээ. За ийм маягийн өөрчлөлтүүдийг хийж болж байна. За тэгвэл нэг тойрог авна. За тойрог аваад энийг extrude хийгээд үзье тийм extrude. За тэгэхээр жим нэг юм хүндий цилиндр үүсчихнэ гэсэн үг харж байна тийм. За хүндий цилиндр үүссэн. За тэгээд энэс дээшний хэдүүлээ хиттэй чинь тий. За бүгдээ зургуун дуулж жагаад энд нэг rectangle авчи. Rectangle. За тэр rectangle манаас хитчих гэж болно. За ингээд хэдүүлээ surface дээр очиж жагаад за энийг бүгд extrude хийгээд бас яг ингээд өгчээ. За тэгэхээр ийм хоёр битүү ийм тэг битүү юм гадаргуунуудын нийлбэрээр бас ийм бит үүсдэг. Тийм командс байна. За тэр нь scalp гэдэг энэ команд байна. За тэгэхээр энийг бүгдээрээ одоо сонгоод өөр хэлбэл энэ хоёр битүү хоёрыг сонгоод өгчин. Тэгэхээр чинь энэ хоёр гадаргуугийн чинь хөтөлцлөөр нэг юм бит үүсчихдэг байхгүй юу? Ийм команд бас байж болж байна. За ингээд нөгөө тухай бүрдэнд нь юу одоо ашиглах гэдэг гэдгээс хамаарат тийм ямар бит үүсгэх гэдэг гэдгээс хамаарат бид нэр яах вэ? Тэгээд команд ашиглаад яваад иж болно. За жишээ нь одоо энэ нэг за энэ планер тийм энэ планер хэдүүлээ энэ сонгосон шүү дээ. За энэ чинь одоо ингээд зүгээр нэг юм хавтгай гадраг байгаад байгаа байхгүй. Тэгэл энэ дурын ороогоос нь татхаар ингээл зэрэг хуулагдал гэж шүү дээ. За энийг бүгдээ жоохон мушгирлцсан одоо хавтгай гадраг болгож хувиргая гэх юм бол энийг хэдүүлээ эхлээд энэ хараа ингээд ийм рам тодорхой цэгүүдэд одоо ингээд задлж өгнө гэсэн үг. За тэрний үе гэхэлээ convert to Norbis болгоод өгчдөг. За convert to Norbis гэхэлээ өнөөдөр нэг баах өнөөдөр каркасын харуулсан цэгэн юм каркас үүсчин. За тэрийг show-г харуулад өгөхөд тий show-г харуулад өгөхөд Norbis чинь арай энэ одоо идэвхтэй болчихно. Одоо жишээлбэл норын цэгүүд дээр дарахаар юм нэг нараа бидэнд тэр Norbis үүсчээд одоо тэгэхээр би энийг ингээд нэг орогийн дээш нь татаад ч юм ингээд өгчвөр энэ чинь мушгирлдж байгаа цаарж байна. Хараа мушгирлдэж явчихж шин. За тэгэхээр энийг өшөө жоохон гэдэг юм юм бол бүр юм мушгирлцсан тий. Ийм тий ийм хүмүүс харж байна. За энэ бол одоо диаметр гадруугийн хувьд л энэ бол юусан. Гиперболик параболоид гэдэг биетэлтэй юм бол гадруу болчихж байгаа байхгүй. Иймэрхүү маягаар одоо бид нэр л яг гадруу дээр өөрчлөлтүүдийг оруулж болно. За энэ дээр тэгвэл хөдөлгөөд бас нэг одоо магадгүй тий. Яг энэс одоо харалтаа дээшээ байхаараа нэг цилиндр байгуулж байгаа. Энийг магадгүй ухаж авъя хэдүүлээ.
нэгтэй аль хавцаан чинь дээ байна гэж үзээд хож авъя тий. Одоо тай юу хиймдэ тай trimд тий trimд. За тэгэхээр хэдүүл энд нэг юм цилиндр байгаа гэж үзээд босгоё. За тэгэд цилиндр босглоо. За тэгэхээр ийм хөндийтэй энэ булан хэсэг дээр орж байгаа. Тайраад авах боломжийг олцсон байна гэсэн үг шүү. За тэгэхээр одоо энийг хэдүүлээ одоо trim яаж ашиглах юм бэ гэдэг асуулт юм тий. За тэгэхээр одоо би энэ цилиндрээс одоо цилиндрийн дотор орсон хэсгийг trimдэж авах гэж байгаа гэж үзье л та тий. За хэдүүлээ trim гэдэг команд авъя. За trim гэдэг команд авахар ч одоо мэдээж дээ select trim гэдэг байгаа surface select хийж байна. Энийг trim гэдэг байгаа шүү тий. За enter дарлаа. Одоо түүний дараа альнаас аль хүртэл таслах гэдэг юм бэ буюу тий хязгаарлаж байгаа одоо surface сонгоод даан одоо энэ хараа trim хийх area хэсгийг сонгоод өгч байна. Энэ хэсгийг trim гэж байгаа. Гэт яг ингээс харж байна тий. Тэгэхээр тэрүүг хэсэг чинь trim гэж байгаа. За ингэж болно. За мөн бид нэр бас нэг түгээмэл хэрэглэдэг зүйл үү гэхээр энэ хараа patch гэдэг нэг команд байна. За энэ patch командын үүрэг юу гэхээр ерөөсөө энэ хараа энэ битүүлэх л одоо зорилттой. Одоо тэгэхээр энэ одоо хүндий байгааг би битүү болгоё гэж бодъё л тээ. За тэгэхээр тухайн ирмэгээ сонгоод patch сонголоо. За patch сонгоод за ирмэгээ сонгоод за enter дараад өгье. За тэгээд эндээс нэг зүйл тэр суман дээр дараад хүрч энэ одоо өөрөөр хэлбэл битүүрхтэй одоо хавтгай гадаргаар битүүрх юм уу жоохон овгор болгож битүүрх үү гэдэг юм зэрэг л байгаа гэсэн. За хэдүүл ингээд сумад хүрээ дондгор болоод те битүүрч штэ. За ийм одоо ийм хүү зүйлүүдийг одоо surface дээр мэдээд авсан байхад бол тий дурын surface ашиглаж зурж байгаа зүйлүүдийг бол чөлөөтэй зурх боломжтой шүү, болцоотой шүү. За одоо жишээ нь энэ обжектыг сонгоод тий convert to nodes гэд show-г харъя л да. Show-г харъя тий. Тэгэхээр харж байна уу? Энэ чинь нэг юм зүү тогтолгүй тий. Тэгэхээр одоо энэ каркас нь ийм олон nodes буюу цэгүүдийн олонлог болох юм босгодорч байгаа. Тэгэл энэ цэгүүдийг та нар одоо татаал, сунгаал одоо хайшин чамаагүй хэлбэрийг одоо өөрчилж болно л гэсэн байна. За ийм байдлаар одоо би танарт даалгавар үздэгээд асуух зүйл юм асуугаад байгаа вэ.